За сайн санаа залуучуудаа яг одоо ажилгүйдлийг ангааж залуучдын ажилгүйдлийг зарж энэ биш үү одоо яг. За сайн санаа залуучуудаа яг одоо Монголын залуучдын албаны залуус танхимд ажилгүйдлийг ангаа хөдөлмөрийн яамаг өдөрлөг болж байна. За энд одоо та бүхэн харж байгаа маш олон залуучууд өнөөдөр ажлын байр хайгаад ажилдаа орлоготой болох гээд ингэж ирсэн байна. За өнөөдрийн байдлаар манай энэ ажилгүйдлийг ангаа өдөрлөгт маань ерөнхийдөө нэг 20 гаруй байгууллагууд ажлын байртайгаа ирсэн байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа яг ямар ажил олгогчноор ирсэн бас ажил хайж байгаа залуучуудаас бас бүгдээрээ мэдээлэл авахар явцгаая. За ингээд яг одоо энэ тэнгэр бөөний төвөөс бас манай ажил олгогчноор ирсэн байгаа. Өнөөдөр ерөнхийдөө хичнээн хүмүүс анкет өглөө. За ямар ажлын байр байгаа вэ? За өнөөдөр бас нэлээд олон хүүхдүүд бүртгүүллээ. Тэгээд нийлүүлэлтийн менежер, категори менежер, касс худалдагч, тэгээд хамгаалтын албан дээр 2 хүний одоо доктор сурталчилсан ажиллах ажлын оронтой байгаа. Та нийт яг хичнээн хүмүүсийг бүртгүүлээд байна одоогоор. Өнөөдрийн байдлаар яг сонирхсан хүмүүс нь бүртгүүлэхэд 17 бүртгүүллээ. Тэгээд байнгын оронтон дээр цагийн ажлыг бол бас их хайж байна. Бас байгаа тийм. Цагийн ажлыг бол байгууллага дээр бичиж байгаа. Тийм. За баярлалаа. За одоо Vitaфит За сайн ингээ Vitaфит компаниас бас манай дээр ажлын байртайгаа ирсэн байгаа. За тэгээд өнөөдөр ямар ажлын байртай ирсэн бэ? За өнөөдөр бол байнгын ажлын байр болон төр ажлын байран дээр аль алин дээр нь оронтой байгаа. Байнгын ажлын дээр бол борлуулагч, худалдааны төлөөлөгч, автын засварчин гэсэн ажлууд бол байна. Дээрээс нь байнгын ажлын байран дээр борлуулалтын жолооч, ачигчтэй, үйлдвэрийн дамжлагын ажилтан гэсэн ажлын байран дээр бас нөөц анкет бүрдүүлэх зорилготой ирсэн байгаа. За төр ажлын байр бол амтлагаа худалдааны ажилтан шалгаруулж авах тийм сонирхолтойгоор өнөөдөр анкет бүрдүүлж байна. Одоо нийт танад хичнээн залуучуудаас анкет бүрдүүлж байна. За би 50 анкет ирсэн бол дууссан. Ахаад 60-ыг хэвлэлтэн талдаа орж явж байна. Тэгэхээр ер нь бол залуучууд маань их байна тий ажиллаа хайж байна. Тийм. За баярлалаа. За ажиллая. Манай ажилгүйдлийг ангаа өдөрлөгт ирээд ямар ажлын байр сонирхож ирсэн бэ? Яг өөрөө гэвэл нэг компьютерийн чиглэлээр явах гэсэн дээ. Ерөнхийдөө гадуур ажил хайж үзсэн. Үзсэн. Тэгээ нэх олдохгүй байгаа болохоор наач ирсэн дээ. За. Тэгээд ажил хайхад ер нь гадуур цагийн ажлын байр хэрэг байна гэж байна. Ер нь нэх олддоггүй шүү дээ. Олддоггүй тийм. За энэ дээр манай компьютерийн чиглэлээр ажиллаж байгаа болохоор ингээд танилцаад яваад байна. За. Баярлалаа. Яг ямар ажил дээр анкет хийж байгаа вэ? Английн багшаар. Английн багштай болж байна тий. За ер нь гадуур ажил хэр хайсан бэ? Бараг хайгаагүй дээ. Бараг хайгаагүй тий. Ер нь гадуур байгаа ажлын байрнуудын тавигдах шаардлагууд нь ер нь ямар байна? Ер нь төгснөөс хойш ажилласан хугацаа шаарддаг юм лээ 2-3 жил. Ажлын туршлагын шаардж байна тий. За яг одоо англи хэлний багш дээр яг ямар компанид болж байгаа вэ? Зүгээр улсын сургуульд дээр англи багш сурч байна тий. Төрийн албан агчаар хөглөж байна. За баярлалаа. За. Оюут. За ямар ажил сонирхож ирсэн бэ? Цагийн ажил. Зөвч бармын ресепшн гэх. За гадуур юу ажлын байр хэр олдогдсон вэ? Гайг болж байна ер нь одоо л нэг хичээл янзлуулаад гайг болоод тэгэл. Өмнө цагийн ажил хийж ирсэн. Ямар цагийн ажил вэ? Ачаа болгол тэгэл тиймэрхүү юм хийж ирсэн. За сайн байна уу? За ямар ажлын байртай ирсэн бэ? За одоо рестораны ажилтан гэдэг ажлын байртаа ирлээ. Тэгээ энэ рестораны ажилтан гэдэг ажлын байран дээр маань бол оюутнууд ажиллах бүрэн боломжтой байдаг. Тэгээ нэгээс 4-р курсын оюутнууд ажиллах боломжтой. Хичээлээ хаажгаар өдөрт 4-6 цагаар 7 хоногийн 4-өөс одоо 6 өдөр ажиллах юм боломжтой. Тэгээ тийм ажлын байртаа ирлээ. Тавигдах шаардлагууд нь ямар вэ? За тавигдах шаардлага нь бол мэдээж энэ удирдалтаа болохоор үдчихэж байгаа хичээл нь бол бага байх хэвээр тий. За 10 кредитээс 20 кредит ч гэдэг юм уу. Тэгээ тэгжээж яг нөгөө ажил нөгөө хичээл хоёрын балансыг тэнцвэржүүлж явах хэвээр л доо. Тий. Дээрээс нь болохоор одоо хөдөө орон нутгийн харьяалалтай гэхээс илүү тий энэ ч ер нь цаашдаа ингээд ажиллаж амьдрах тийм сонирхолтой тийм хүмүүс байх хэвээр. Дээрээс нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр сурж байгаа болон төгсөж байгаа оюутнуудад бол маш том давуу тал болдог. Цаашдаа рестораны менежер болох хүртэл одоо ажлын байр нээлттэй байдаг болохоор тэр одоо чиглэлээр сурж байгаа оюутнууд бол илүү их нээлттэй. За
зүгээр одоо энгийн өөр чиглэлээр сурж байгаа оюутнууд бол хичээлээ хайжгаар одоо орлоготой байх үүднээс тэгээ бас маш олон зүйл сурах үүднээс бол манайх рестораны ажилтан гэдэг ажлын байран дээр оюутнууд бол авч байгаа. За. Ер нь оюутнууд ажиллах ер нь бол ямар хөө байдаг вэ? Зарим оюутнууд маш хариуцлагагүй байдлаас болоод ингээд алдаа гаргах ч юм уу тийм их юм их гардаг шүү дээ. Танаа дээр ер нь тийм юм гарч ирсэн тохиолдол байгаа. Тийм гарч байгаа зөндөө гарч байгаа. Яхаа оюутнууд маань болохоор би бинээсээ сураат ч юм уу те сонсоод ингээд иртгэлтэй. Тийм пиццад KFC-д ажиллахад ер нь бол их зүгээр юм байна гэд. Тэгээ яг нөгөө цагаат болохоор чинь тэр чинь үйлчлэгнээ байгуулгын болохоор ачаал мэдээж тодорхой хэмжээгээр байгаа. Тэгээ сүүлийн үеийн хүмүүс маань ачаал дах чадвар бол одоо жоохон бага болсон байна. Дээрээс нь одоо хүний үг сонсох чадвар бол нэлээд муу болсон. Тэгээ тэр үднээс одоо удирдлагууд нэг ганц нэг жоохон загнахаар гомдчдаг, тонирхчдаг. Тэгээд гарлаа орлоо гэдэг. За тэгээд хичээлийн хувьд маань яг болж байгаа, бүтэж байгаа гэдээ ордог хэрнээ. Яг цагаад болохоор одоо хичээл маань ингээд тийм боломжгүй болчлоо гэдээ ингээд гаргах жишээтэй тэр нь бол жоохон хүндрэлтэй байдгийн. Тиймээс нөгөө талаар бол манай байгууллагын зүгээс оюутнуудыг орлоготой байлгах тийм одоо тийм өсөлийг мэлцлээ те. Тэгээ бид л хэм зорилготой л ажилладаг та. За баярлалаа. Ерөнхийдөө залуучууд маань бас яг бүгдээрээ яг пицца хаат дээр очиж ажиллах юм бол манай залуучуудаас танаа дээр яг ингэсэн байхгүй. Анкет 2 удаа очиж бүгэлсэн байгаа. Хоёулын дээр нь аваагүй. Тэгээд аюу тууштай учраас 3 дахь удаа нь очиж анкет бүглөө тэнцээд ингээд ажиллаж байна гэдгсэн маа. Тэгэхээр залуучууд бас анкет аюу зөв сайн бүглээс гадна маш тууштай байх хэрэгтэй. Бас мөн аюу хариуцлагатай байх хэрэгтэй шүү. Нэг оюутан хариуцлагагүй байдлаас болоод оюутнууд тэр чигээр ажлын байраа алдах юм уу бас байдаг шүү залуучуудаа. За манай пицца хаатын маань бас оюутнуудад өгөх гоё юм бэлэгтэй ирсэн байна. Ямар бэлэгтэй ирсэн бэ? За энд одоо нөгөө хөрөгчөн дээр наадаг юм нөгөө пицца хаатын наалтай. Тэгээ одоо энэ чинь анкета аваад бүглөөд энэ чинь ингээд тавьсан оюутнууд маань энэ одоо юм гоёлын наалтнаас аваад за дээрээс манай KFC-гээ одоо юм KFC, Pepsi хоёр одоо нас хавчгүй холбоотой шүү дээ тийм. Тэр үднээс юм хөрхөө юу бас байгаа. Шүний одоо гэрэлтүүлэг гэх юм уу тийм гарч идэн тийм ийм зүйлүүд бол одоо бэлгэнд авчирсан байна. Тэгээ энэ бол манай ингээд одоо танилцуулга байгаа. KFC-д орж ажиллах 10 шалтгаан ингээд энэ дээр бол одоо яг жинхэнэ манай оюутнуудыг маань тийм ямар боломж хүлээж байгаа юм бэ гэдгийг бол энэ дээрээс харах бүрэн боломжтой. Тэгэхээр оюутнууд маань ирээд одоо энэ танилцуулгыг уншаад үнэхээр өөрт нь хэрэгтэй байх юм бол анкета бүглөөд ингээд орох боломжтой. Тийм мэдээж хэрэг KFC пицца маань өөрөө дэлхийн том брэнд болохоор шалгуур бол мэдээж хэрэг өндөр байгаа. Тий. Яг хоо анкетны шалгуултаас эхлээд тестний шалгуулт, хандлагын шалгуулт гэдэг те. Дээрээс нь хүний нөөцөө сонгох шалгуулт гэдэг энэ бүх зүйлээс шигшигдээд ингээд одоо хамгийн боломжтой сайн гэсэн оюутнуудаа бид нэр ажиллаад байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. За та бүхэн сая яг манай өнөөдрийн ажилгүйдлийг ангаан удирдлагын маань ерөнхийдөө үйл ажиллагаатай танилцлаа. Ажил олгогч байгууллагууд болон бас ажил хайж байгаа залуучуудын маань ерөн одоо ямархуу ажил хайж байгаа, за мөн ажил олгогч байгууллагууд ямархуу тавигдах шаардлагууд байгаа талаар бүдээр мэдээлэл авлаа. Өргөжлүүлээ та бүхэн яг манай залуучдын хөдөлмөрийн төв биржтэй холбоотой гэх юм бол монголоор залуучдын хөдөлмөрийн төв бирж гэдэг пэйж хуудас байгаа. За тэрнгээр ороод за мөн 94 32 18 14 80 32 18 14 гэсэн утсаас бас мэдээлэл аваарай. Манай хаалга болохоор үргэлж одоо нээлттэй байгаа Монголын залуучдын холбооны одоо 103 тод байрлаж байгаа шүү. За тэгээд бүх залуучуудтай амжилт хүсье. Баярлалаа.